Үзэгчдээ танд яаралтай нэг анхааруулах сэрэмжлүүлэг мэдээд дуулах гэсэн таны утсанд ямар нэгэн том брэндүүдийн нэр бүхий мессеж ирвэл, линк ирвэл, Viber-аар, Telegram-аар иймэрхүү юмнууд ирвэл яг жинхэнэ оригинал хаяг нь мөн бэ нү биш вэ нү гэдгийг заавал нарийн нягтал ганцхан үсэг, ганцхан тооны зөрүүтэй мессежээр иргэдийн дансан дах мөнгийг нь хуугаар нь хамаад сохор зоосгүй үлдээж байгаа ийм заллингийн гэмт хэрэгүүд өдөрт хэдэн арваараа гарч ийн шүү. 35 жил төрд ажилласан хүн насаараа хурааж хуримтлуулсан одоо мөнгөө 1 минутын дотор л ингээд алдчихдаг юм байна. Тэгээ юун дээр дарчваа гэд эргээд хамака шалгасан чи аль хэзээ мөнгө явцсан. 50% хямдарсан болохоор надад илүү ашигтай юм шиг санагдал. Тэгээд тийг хоёрыг аваад тэгээд тэр ингээд орсон цалингаа тэр чигт алдсан. Тэгээд одоо бидний бэлтгэсэн энэхүү сурвалжлагаас дуустал нь үзээд энэ заллингийн гэмт хэрэгээс монголчууд бид бүгдээрээ сэрэмжлэхгүй болвол монголчуудаас залилсан энэ мөнгө зүүн Аз руу урсаад байна. Та бүхний дэлгэцэн дээр харж байгаа энэ хүнийг бол төмөр гэдэг тэтгүртэй гарсан үр ачтайгаа одоо гэртээ сууж байгаа. За тэрээр 4-р сарын 22-ны өдөр насаараа хурааж цуглуулсан 45 сая төгрөгөө яг өмнө шиг Хаан банкны урамшуулалт сэтгэл ханамжийн судалгаа бүгэлж байгаад алдсан байна. За ингээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу явах үед нь би дуулцсан юм. Тэрээр олон хүмүүсийг сэрэмжлүүлж байна. Хэдийгээр үр хүүхдээсээ элдв линктээр битгий дараарай. Хүмүүс одоо чатаар холбогдоод мөнгө зээлүүлээч гэвэл битгий зээлүүлээрэ гэдэг заллингийн өмнөх одоо аргуудыг мэддэг байсан хэдий ч шинэ аргуудынх нь өрхөнд автжээ. Тэгэл энэ асуулт харуулаад одоо за оймн болж байгаа юм байна. Сэтгэл ханамжийн судалгаанд одоо би оруулаад нэг хариулаад өгчий л гэж бодсноос биш тэр мөнгө төгрөгтэй холбоотой миний данс даваатай холбоотой ямар ч тийм асуудлууд байгаагүй. Тань руу одоо 6 оронтойтой код явуулсан тэр кодыг хийнүү гэдэг. Тэгэхээр тэр кодыг мессежээр ирсэн байхлаар нь кейсэн чинь ердөөсөө 1 минутын дотор ингээд шажигнуулаад миний Хаан банкны хугацаанд дуусаагүй байсан хадгаламжинд байсан мөнгийг шууд миний харилцагтаас руу шууд татж аваад орлогоор татж аваад тэгэл тэнтээсээ одоо ингээд 400 мянган төгрөг энэ ч гэдэг юм ингээд шууд гүйлгээ хийгээл насаараа одоо хурааж хуримтлуулсан одоо би тэтгэврийн хөшөө 35 жил төрд ажилласан Хаан банкны хуурамч зар сурталчилгаанд автаж мөнгөө алдсан дараагийн хүн болвол иргэн жаргал. Тэрээр зээлэндээ төлөх байсан 3 сая төгрөгөө мөн бүгдийг алдсан байна. Жолоо бариад явж байсан. За линк ирэхээр нь маш адилхан санагдал тэрхүү оронд линк дарсан минутын дотор 3 сая төгрөг маань байхгүй цагдаагийн үд сахиад сууж байна. Наттай адилхан олон хохирогч байна. Одоо бидний Хаан банкны нэг орлого зарлага нэг тоогоо тэгээд код оруулна уу? Гүйлгэний код оруулна уу гэсэн юм арах юм байгаа. Энэ гүйлгэний кодоор яах юм бол гэж хийчихгүй юу? Тэгээ хийчин готлоо би энэ одоо юун дээр дарчваа гэд эргээд хамака шалгасан чи аль хэзээ мөнгө явцсан. Ерөөсөө л тийм процесс. Бэс дансан дэсний 3 сая 50 мянган цэс тэр чигтэл гараа явчихлаа. Хоёр дахь удаа Хаан банк гэдэг утгаараа л итгэцэн л дээ би. Түүнээс ч өөр линк мэкэндээ тэгэл даарна гэсэн асуудал байна. Тэгтэл одоо банкнаас хүний банкны хэрэглэгчээс гараад өөр бас нэг банкны хэрэглэл рүү орж явахад энийг уг нь одоо илрүүл мэрч юм шиг санагдах юм даа мэдээгүй одоо хой хүн өөрөө кодо хийгээд орчиж байгаа болохоо тэгэл хохирчлуулж байгаа шиг юм л да. Хүн хийгээг өөрөө хийчихэж байгаа юм чи. Хайртайгаа ходоод орно гэх хошигнол байдаг. Өөрөөр хэлэх юм бол хайртай хүнээ торгоож үлдээхийн тулд хоолыг нь сайн хийж өгөөд ходоод орно уяад байг гэх. Гэтэл заллагч нарын энэ арга мөн сүүлийн үед тренд болоод байна. Өөрөөр хэлэх юм бол KFC, Pizza Hut буюу түргэн хоолны энэ сүлжээ ресторануудын хоолнуудын өмнөд үүн хямдрлаа. Захиалгын сайт дээр дараад төлбөрөө карта холбоод дансны мэдээлэл өгөөд хямдхан үнээр хоолоо худалдаж аваарай гэд. Яг энэ өрхөнд нь мөн л мянган хүн автав. Энэ төрлийн залиланд манай байгууллагын ажилтан ч мөн өртсөн байна. Андууд багц гээд 36 мянган багцыг наасан. Тэгээд ялтч өнөө 50% хямдарсан болохоор
надад илүү ашигтай юм шиг санагдал. Тэгээд яг хоёрыг аваад тэгээд тэр ингээд Орсын цалингаа тэр жигт алдсан. Одоо нөгөө нэг төлбөр төлөх хэсэгт нь карта холбохоор тэгээд дансанд ч юмсэн бүх мөнгөний авчихсан. Одоо нөгөө нэг цагдаагийн байгууллагатад хандсан л та. Тэгэхээр яг надтай адилхан хөрсөн хүмүүс зөндөө байсан. Тэгээд яг тэр данс руу хийсэн ингээд хэлээд байхад нөгөө нэг одоо гэмтэрэг хийж байгаа этгээдүүд маань болохоор хохирсон хүмүүсийнхээ дансаар ингээд дамжуулж авдаг буюу яг өөрийнхөө дансаар авдаггүй гэсэн. Тэгэхээр юу нь бол одоо ороод тэр данс эзэмшигчийн нэр дансны дугаар нь байгаа ч гэсэн мөнгө олж авч чадах боломжгүй юм. Ер нь бол одоо ингээд залхи гэмтэрэгт үйлдсэн яг цахим орчинд одоо залхи гэмтэрэгт одоо өртөж хохироод байгаа иргэд шүү дээ. Одоо миний данснаас одоо Болдын Батбаяр гэдэг ч юм уу жишээлбэл те ийм хүний данс руу ингээд данс нь тодорхой байна. Хүнийх нь одоо нэр ус нь тодорхой байна. Ингэчээд байхад яагаад энэ олдохгүй байгаа юм бэ гэд одоо энгийн хүн ч гэсэн хар ухаанаар бодгож ч гэсэн олдох магадлал нь өндөр юм шүү гэж бодоод байгааз. Гэвч энэ нь өөрөө одоо залхигч этгээдүүд өөрсдийнхөө одоо мөрөө буруулахын тулд одоо гэмт үйлдэлийн нуун дарагдуулахын тулд одоо аслагдсан аймаг сум дүүрэгт амьдардаг одоо банк одоо данс карта одоо төдийлөн хэрэгэлдэггүй за мөн одоо архины хамааралтай одоо жишээлбэл ийм эмзэг бүлгийн иргэдийн дансыг одоо дансын түрээслэх юм уу эсвэл ашигтай санал тавьж гэмтэргийн замаар одоо олж авсан мөнгөө одоо энэ иргэдийн дансаар гаргаж явж байна. За энийг одоо цаашлаад одоо цахим орчинд крипто валют болгох жишээний ингэж одоо гэмт үйлдлийн нуун дарагдуулж хэрийг одоо ээдрээ төвхтэй болгож байгаа учраас мөрдөн шалах ажиллагаанд цаг хугацаа шаардж байгаа гэдгийг бас иргэд маань ойлгосоо гэж хүсэж байна. Олон жилийн өмнө бол одоо чихэн дэх эмгийг нь өмсөж байгаа булган малгайг нь хувцс эдлэлийг нь шүүрээд гудамжинд ингээд булаагаа дээрэмддэг байсан болвол одоо энэ зүйлс цахим орчинд өрнөдөг болсон гэдэл бид нар ойлгочих. 26 он гарснаас хойш нийтдээ гарсан гэмт хэргийн 36.3%-ийг залилангийн гэмт хэрэг эзэлж байна. За энэ дотроо цахим орчинд үлдэгдсэн гэмт хэргийн 3674 гэмт хэрэг шүү. За эдгээрийн 84.7% нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа. За ингээд цахим залилан өссөн нь бол хэд хэдээр шалтгаантай мэдээж иргэдийн цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. За дараагийнх нь бол цахим орчныг гэмт хэргийнхаа гол нь талбар болгож ашиглаад байгаа. Залилангийн гэмт хэрэг зөвхөн өнөөдөр Монгол улсад аюул болцоход байгаа зүйл биш. Цахим залилангийн гэмт хэрэг дэлхийг залгиж байгаа. За энэ тухай сэтгүүлч Хулангийн бичсэн нийтлэлээс иш татаж энэ нийтлэлээс зарим мэдээллийг та бүхэнд онцлон хуваалцъя. За тухайлх юм бол BBC агентлагийн нэгэн залилангийн тухай хийсэн нэвтрүүлэг байгаа. За энэ нэвтрүүлэгдгээр хятадын иргэн Чан Жиминий одоо баривчилгаа түүний одоо блог дээрх уянгын шүлэг, уянгын тэр нийтлэлүүдийг үзэгчтэй харж байна. Caught in bed, the Chinese woman at the center of the UK's biggest ever cryptocurrency seizure. За тэрээр баривчлагдаад ингэж хэлсэн байна. За залилан бол технологийн асуудал биш юм аа. Залилан гэдэг бол сэтгэл зүйн тоглоом гэж тэрээр хэлсэн байна. За хятадын крипто хатан хаан Чан Жими гэж түүнийг бүр авгаалan дуудаж хочилдог байна. За тэр төгөргөөр шилжүүлээд бодох юм бол 23 их найд төгөргийг ахмадуудаас залилсан. Гэхдээ тэд одоо ахмадуудыг ерөөсөө айлгаагүй шүлгээр уянгалуулсан, хайр халамжаар дутагдсан хүмүүсийн сэтгэл дээр тоглосон гэсэн. 23 их найд гэдэг бол Монгол улсын жилийн улсын төсвөөс ч их хэмжээний мөнгийг хятад хадагтай Англи улсад одоо ажиллаж амьдраад дэлхийд даяар тархсан одоо хятадуудаа залилж исэн гэсэн. За мөн дараагийн баримт бол олон улсын нэгэн мөрдлөг буюу KK Park нэртэй залилагч нарын гэмт хэргийн үүр бүхий дүрс зургийг та харж байна. За энэ нь юу вэ гэхээр Мьянмар, Таиландын хилийн газрын зураг дээр KK Park хотын дроноор авсан энэ нууц бичлэгийг сэтгүүлчид бол илчилсэн. Би нэвтрүүлгийнхаа түрүүнд бас дурдсан тийм үү. Залилуулсан таны мөнгө Монголд үлддэггүй гэж. Тэгвэл энэ мөнгө Мьянмарын KK Park гэх Луврын хот руу урсдаг байж болцсошгүй. За нийтдээ 200 мянган хүн шүү. Манай нэг аймгийн хүмүүсийн одоо хүн амын тоогоос ч их хэмжээтэй 200 мянган хүн дэлхийг хэрсэн цахим залиланг үлдэж идэг. За гэхдээ эдгээр 200 мянган хүнийг бол ерөөсөө бууны амны дор одоо цахилгаан борохоор цохиулаад одоо гадаадын иргэд рүү ингээд чат бичүүлээд мөнгийг нь татуулдаг.
ийм одоо зүйл хийдэг байх нь. За гэхдээ энэ тухай хийсэн бүр Азуудын хятадуудын хийсэн бүр уран сайхны кинонууд хүртэл байдаг. За 1-200 мянган хүний нэг нь л гэхэд өдөрт $5,000 олж ирэх ёстой. Хэрэг тэгж чадахгүй бол шийтгүүлнэ. За ингээд тийм л оюун ухаан буюу AI ашиглаад жишээ нь би одоо эрэгтэй хүн байлаа гэж бодоход эмэгтэй хүний дуу хоолой болгож дуугаа хувиргаад эмэгтэй хүн болгож одоо ингэж хөхөө гаргах ч юм уу те ийм байдлаар одоо уригддаг. За одоо рамаас заллин гэж бас одоо заллинд ийм бүр нэршил хүртэл гарсан ходоодоор нь залилж байгаа хайрын одоо үг хэллэг уянгалж рамаас заллингаар одоо өөртөө дурлсан өөрийг нь хайрлаж байгаа мэтэр. За мөн өгөөш болох юм сексист хандлага буюу хөх өгцөг одоо хаас нүцгэн бүсгүүчүүдээ яаяар үүсгээд тэдгээр хүмүүсийг одоо залилдаг. За эсэх юм бол нэг юм онцгой боломж санал болгодог. Яаралтай яг одоо та энийг худалдаж авах юм бол энэ тэгж гэж ингэж санал болгодог. За аль эсэх юм бол олон нийтийн нэр барьж бүгдээрээ одоо ингээд сайхан амьдарч гин бүгдээрээ одоо хөрөнгө оруулалт үүсгэж гин хөрөнгө оруулалт босгох гэж гин яг энэ хөрөнгө оруулалт манай группэд илсээд ингээ баяжсан хүн байна гэж ингэж хүмүүсийг залилдаг. За аль эсэх юм бол төрийн байгууллагын нэр барьж тэр төрийн байгууллагыг одоо нэрийг нь барих дарамтлах иймэрхүү байдлаар дэлхийд дахинд заллингийн хэмтгэрэг өрнөж байна. За тэр битгий хэлбэр романс заллинд өртсөн олон монголчууд олон 10 сая төгрөгөө алдсан тухай цахим орчинд бид нар тэдгээр хүмүүсийг шоолоод өнгөрж исэн болвол өнөөдөр дэлхийд дахинаа зөвхөн Монголд гараад байгаа юм биш ээ. Дэлхийд дахинаа романс заллингийн хэрэг бол өссөн байгаа гэдгийг та бүхнийг мэдхийг хүсэж байна. Дэлхийд дахинаа цаг тутам хүмүүс цахим заллинд өртөөд мөнгөө алдаад байгаа. Одоо захим орчинд үйлдэж байгаа залхих гэмтэрэг төдийгүй одоо гэмтэргээс урьсан сэргийлэх ингээд мэдээллийг мэргэжлийн байгууллагаас одоо өгч байгаа зөвлөмж тий анхааруулах сэрэмжлүүлгийг иргэн одоо өөрөө сонссон бол ер нь иргэд ингэт юм байна. За надад одоо би энэ одоо заллинд өртөхгүй, хохирохгүй. За юу гэж энэ дээр дарж идэв тий юу гэж энэ холбоосоор орж идэв. Одоо мөнгө чатаар гойсон тохиолдол эхлээл одоо залгаад одоо асууж штэ би ингээд өртөж хохирохгүй гэсэн ингэж ер нь мэдээллийг хүлээж авт юм байна. Тэгэхээр дараа нь ер нь одоо ингээд заллих гэмтэрэгч ч юм уу гэмтэрэгт өртөөд хохирцсон хүмүүстэй ярилцахад за би ер нь энэ одоо сэрэмжлүүлэг мэдээллийг сонсч ирсэн штэ. Гэхдээ би яг энэ мэдээллийг сонсохдоо хайхрамжгүй ингээд болгоомжгүй ер нь ингээд анхааралгүй хүлээж авсан юм байна. Надад энэ одоо үйлдэл тохиолдохгүй би өртөж хохирохгүй гэдэг байдлаас хүлээж авч ирсэн юм байна. Тэгэхээр ер нь энэ хосолтой юм байна. Хүн ер нь гиндээ дарчт юм байна. Хүн ер нь болгоомжгүй анхааралгүй байд юм байна гэдэг баггүй. Тэгэхээр ер нь иргэдэд юу гэж хандаж хэлмээр юм гэхээр энэ мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг зөвлөмжийг та ингэж хүлээж авсан бол сайтар анхаарах хэрэгтэй. Тэгээд мөн одоо ойр дотныхоо хэн нэгэн гэр бүлийн гишүүд, ажлын найз нөхдөдтэй заавал ингэж цааш нь түгээгээрээ ийм одоо тий залхих гэмтэрэг ийм одоо гэмтэрэг явж байгаа юм байна. Анхаараарай, болгоомжлоорой гэж хэлэхэд илүүдэхгүй шүү гэж одоо хэлмээр байна. Юу хийж болохгүй вэ гэхээр элдв линк дээр битгий дар. Яг үнэн вебсайт нь мөн үү? Үнэн үү? Үнэхээр үнэн юм шиг санагдаад мөнгө өгчих гээд ингээ байж чадаад байгаа бол утас руу залгаад асуу, Facebook руу чатлаад асуу. За фишинг буюу зохиомол холбоос линк дээр битгий дар. Телеграмын заллин, элдв группүүдийн заллин, элдв хандив яг үнэн үү гэдгийг шалгаж нягт бай, хэрсүү бай. За мөн төлбөрөө 100% төлөөд одоо энэ камерыг худалдаж аваа гэсэн юм онлайн одоо дэлгүүрийн нэр барьсан заллингууд их байгаа учраас 100% битгий төлбөрөө төлөөч. Тэгээд л ерөөсөө сайн хараач. Ямар үг хүсэг ашигласан байна. Яг үнэхээр жихэн хаяг мөн биш эсхийг үргэлж нягтал, үргэлж хашир бай гэдгийг цагдаагийн байгууллага бид нэр уламжлан дамжуулж сэрэмжлүүлж байна.